Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Ши Тяшэн. Татсан жавхтас мэт амьдрал. Саарл манан хөшгөлсөн ууланд хөгшин залуу хоёр сохор хүн цувран алхаж явлаа. Тэдний гандмал сэрсэн бүрх эгээл голын ширэн урсгалд үеигдсэн мэт түргэн дэрвэлзэн хөдлөнө. Хаанаас хаа хурч яваан сонин биш. Харин тэд шанз барьж яваан чухаг. Тэд бол үлгэрчд аж ахуй. Хэдэн мянган мод газар үргэлжлэх уулс, эц төгсгөлгүй аргилуудаараа тэнгэрийн зүг сунайна. Хүн амс хэрэг энэ нутгаар өдөржин явхад тосхон суурин бүхий задгаа зайц ердөө ганцл удаа таарсан билээ. Сохруудын замд байсхийгээд л жалга судаг хөндлөсөж, бутан дотроос хэдийд л бол хэдийд горгуул дэрхий нисэж, молтгчон туулай үнэг эсвэл өөр зэрлэг амтан дээгдэн гарна. Уулын хөндийгөөр харцаг бүргэд эргэлдэнэ. Энэ бүхний дээр нар хурцаар шарах бөгөөд нам гүм эдгээр уулсын дунд өчүүхэн төдийч сүүдрөгүй. Шанза гартаа барьж яв хэмээн өвгөн сохрыг хашгирахад уулаар нэг цуурай хадав. Барьж явнаа хэмээн залуу хариуллаа. Хөгжим дээрээ хөнсөө тусаачих ба. Тэгвэл орой өөрийнхөө хавиргаар хөгжимдөх хэрэг гарна шүү. Хөгшин залуу хоёулаа цээж нүцгэлжээ. Хөлсөнд норсон бүдүүн борог дааван цамцаа бүслэхийгээрээ ороож мөчөр тулсан аж. Хөл доорох шар газраас хуурай тоос бүргэнэ. Одоо бол үлгэрчдэд хамгийн тохиромжтой цаг. Жилийн энэ улиралд тосгоны оршин суугчид оройг гэртээ өнгөрүүлдэггүй. Зарим нь бүр замын хажууд суугаад хоолоо иднэ гэж. Сохор өвгөн зуны энэ халуунд залуу нөхрөө дагуулan аль болох бис их ажиллахыг хичээсэн аж. Энхүү тосгоноос тосгон хурч өдөш бүр үлгэр түүх ярих бүлгээ. Чухам энэ зунал тэр мянга дахь чавхцаа таслах өдөртөө таарна гэдгээ мэдрэх тул өдөр ирэх бүрийд өвгөн улам цухал дуу сандруу болжээ. Байгалийн дуу чимээг чагнах зураа тэр яан хөндөй дөхөж байна. Тэндэл чавхтас тасрах бий хэмээн бодлоо. Нар хөдөржин өршөөлгүй шарсны эцэст сая л тайвширв. Цацаргийнхан тоо цөөрөх тусам тэр чинээгээр хүрлзэгний дуу хав орчныг дүүргэнэ. Залуу минь чи арай хурдан явжхаж чадахгүй нөө. Зарлиг тагтаа аль хэдийн үүрэндээ буужчихсан байна. Хэмээн өвгөн алхаагаа саарвалгүй эргэж харалгүй хашгирлаа. Сохор харахуу ухсхийн хідэн алхам дээгдсэн ч тэдний хооронд урдын адил хідэн алхмын зайвалдав. Залуу харахуугийн үүрчва уртоосортой цүнх нуруун дээр нь савчна. Юу гинэ? Зарлиг тагтаа аль хэдийн үүрэндээ буужхлаа гэж байна. Гэ чи ахаад л миний радиог цогцохлоо. Энэ сүнснүүд л байхгүй юу? Чи ч мөдхөн миний чихвчийг эвдэж хаягдаг. Би бишээ. Хий үзэгдлүүд л тэр. Өвгөн тэрүүхэндээ нэмсгэлж хэдэж насалж явандаа би. Шоргоолж нууд зодолдох чимээгч ялгаж сонсоор л явна хэмээн бодов. Залуу ир чихвчийг цөнхрүү сэмээрхэн шургуулад эц төгсгөлгүй уйтгар замаар багшийнхаа араас бидэрлээ. Хэсэг хугацааны дараа тарайн талбайд дорог хуржигнэхийг залуу сонсов. Тэгээд өөрийгөө зугаацуулан нохой хуцах чимээг дуурайн дуугарах үед мөнөөх дорог айсандаа зүхтэн оджээ. Хархуу дуу аялан цаашалхлаа. Тосгоны нохтын анхаарлыг татчих вий гэсэндэ багш нь түүнийг нохой шиг хуцахад дургуйцдаг юмсанч. Уг нь ямар нэгэн гөлөг тэдэн рүү давхиж ирсэн бол замд хантай зугаатай байхгүй юу? Холгүйхэн могой мөлхөн цагирлахыг сонсоод залуу хархуу чулуу тэмтэрч түүн рүү шидлээ. Шишийн навчис хэмээн шуугав. Тэр үед өвгөн жаахан өрөвдөд замын ханаа хүлээн зогс хийжээ. Багштаа зэмлүүлэх би хэмээн айсандаа залуу ир. Ганцхан дорогч биш бас могой таарлаа хэмээн яаруухан өчлөө. Нэгэнд тарайн талбайн заах эхэлсэн юм чинь тосхон ойрцсон хэрэг.
Бэдэн шиг хүмүүсийн амьдрал аян замд л өнгөрдөг юм шүү дээ хэмээснэ. Устай данх шавьдаа өгөөд ядарвуу гэв. Иймэрхүү асуултад зөвшөөрсөн хариулт өгөхөд багш нь юунаас ч илүү дургуутдгийг мэдэх тул залуу хархуу дуугарсангүй. Миний багшид харин амьдрал шудраг бус хандс юм. Насан туршдаа тэр нааш цааш хэрэн тэнүүчилсэн ч 1000 дахь чавхцаа тасалж амжилгүй нас эцэлсэн юм да. Дууных нөнгөөр өвөгний сэтгэл санаа сэргсэнийг мэдрээд залуу гэнэт ногооны тухлаг гэж юу вэ хэмээн асуув. Юу гинэ? Ногооны мухлаг байлгүй дээ. Тэгвэл тохоорсон лойл гэж? Ямар лойл гинэ? Тохоорсон лойл? Мэдэхгүй юм байна. Радиогоор л тэгж хэлсэн дээ. Чи энэ нэг юмыг сонсох их дуртай юм да. Ямар хэрэг байна? Энэ ертөнцид элдвийн сонин хачин зүйлс зөндөө л бий. Харин бидэнд тэр юуны хамаатай? Бидэнд юу хамаатайг би танаас юр сонсоогүй юм байна гэж залуу сохор хэллээ. Шанз. Эцэгчин чамайг шанз сайн сурч үлгэрч болоосай гэж хүссэн. Үүнийг сонсоод залуу эр усаа зориуд чанга дуу гарган залгилав. Одоо тэр багшийнхаа урд гарan алхах ажгүй. Хавцалд сүүдэр унаж тэгш задгай төвгөр үүсгэж харагдана. Сохрууд тосгонд дөхөж ирэхэд хөгшнөн залууга дуудав. Уулын биелд бяцхан буулаг шингэх нарны гэрэлд гялбалзан байна. Булгаас их авсан нарийнхан горих чулуун дундуур жирэлзэн өсчиж юм угаадаг төмпөнгийн хэрийн багшаархан нүхнээ цотгох аж. Эргэн тойронд нь зэрлэг өв сургажээ. Наашир наад өмхий хөлсөө угаа. Сохор хархуу өвсийг ярьж мөнхүү усны ойролцоо суухта мөнөөх тохоорсон лойлоо бодсоор л байлаа. Бүх бие угаа. Чи яг л гуйлагчин жаа шиг байна. Та тэгвэл яг л гуйлагчин өвгөн шиг байх нь уу? Гэд залуу хархуу гараа ус руу дүрх зураа инээд алдав. Өвгөн уснаас утхан нүүр рүү цацаад гэхдээ бид бол гуйлагчд биш. Бид өөрийн гэсэн ажил төрөлтэй хүмүүс. Бид өмнө нь энд ирсэн шиг санагдах юм. Гэд залуу хав орчинд анхаарал тачих тавьснаа. Тийм ээ. Бид энд байсан юм байна гэлээ. Бидхий дүүвэлээд бай. Чи шанзаа олигтой тоглохгүй байна. Гэтэл бидний амьдрал бол ердөө энэ хідэн чавхтас дээр л тогтож байгаа юм. Миний багш тэгж хэлдэгсэн. Булгийн ус зэнгэг мөн хүйтэн байлаа. Хэрэг нэмгэлж аваад сохор хархуу ахаад л дуулж гарав. Чи миний яриаг сонсож байна уу? Хэмээн өвгөн ууртай асуулаа. Бидний амьдрал энэ л хідэн чавхтас дээр тогтдог. Таны багш тэгж хэлсэн. Үүний чинь би 100 удаа сонссон. Бас бидэнд хараа харуулах тусгай жорыг тэр үлдээсэн. Гэхдээ 1000 чавхтас тасалсны дараа л хорвоо дэлхийг харахад туслах тэр эннийхээ жорыг сая дэлгэж болно. Энэ тухай та надад 1000 удаа ярьсан шүү дээ. Чи тэгэд итгэхгүй байгаа мó? Тэр имийг уухаас өмнө яагаад заавал 1000 чавхтас таслах ёстой гэж? Эм хэрэглэх зааварт тэгж битсэн байдгийм аа. Ухаантан минь. 1000 чавхтас тастаж хаях тийм хэцүү гэж үү? Химээснэ залуу хархуу тэсгэлгүй инээд алдав. Юундаа инээсэн? Чи юугаа ойлгох вэ? Тойл хайж байх үедээ л нэг бүрчлэн таслах учиртай юм. Тэгсэн цагт л бүгд биелээ олно. Энэ удаа залуу сохор доог тохуу хийж зүрхэлсэнгүй. Багш нь үнэн голоосоо ууралсныг ойлгож илдэ. Овгонч мөн дууга хураажээ. Хэрв залуу хархуу нүдтэйсэн бол багш нь өвдөг дээрээ гараа тавиад суужчихсан. Яс мэд цав цагаан хоёр нүд нь саарл тэнгэрөөд хандсан буйг олж харах байлаа. Сохор тэрбээр өөрийн татсан бүхий л чавхцыг нэг нэгээр нь дурсгажээ. 50 жил хүлээлээ. Энэ жилүүдэд хичнээн уулд авч хичнээн зам туулав хэмээн тэр бодов. Хичнээн удаа халуунд халж хүйтэнд хөрж хичнээнч доромжлол амсав Үдшээс үдэшт шанзаа тоглон суухта чавхтас бүрийг гагцхүү сэтгэл хүчээ шингээсэн үлгэр туйлсын дунд л таслах учиртай гэдгийг ямагт сансаар иржээ. Гэтэл энэ зун түүний хүлээлт төгсөх цаг ирэв.
өвгөнд архаг хууч үгүй тул энэ зуны халуунагч зовлгууд авчихна гэдгээ мэдэж байлаа. Би багшаасаа хацтай хүн юм. Өөхөх үедээ тэр хараа ороогүй шүү дээ. Хүй, би энэ газрыг мэдх юм байна хэмээн сохор залуу гинтхэн хашгирлаа. Таг хөдөлгөөнгөө суусан өвгөн энэ мөчтөл хөдөлж шанзаа авахад хөгжмийн дотор нуусан шидэтчоор битсэн цаас сажигнан сэтгэлийн догдол болжээ. Багшаа, эн чинь яан хөндөй шүү дээ. Өмнө маань яан хөндөй байна. Тийм биз дээ. Багшаа хэмээн залуу хархуу догдлон дуалдав. Залуу минь хурч ирээд миний нурууг жаахан өрөөх хэмээн хариу юу ч дуугарахгүй суусан өвгөн ном мэт бүхтийс нуруугаа хөдлөглөө. Энэ яан хөндөй мөн биз дээ багшаа. Тийм ээ. Тэгээд ягав. Битгий орилоод бай. Залуу хархуугийн зүрх хүчтэй бүлэгэлж багшийнхаа нурууг үрхээр бөхийлөө. Маш их хичээж байгааг нь өвгөн мэдрэв. Яан хөндөй ил байгаа биз? Юунд илжиг шиг орилоод байгаа юм. Залуу хархуу догдолж хөөрснөө мэдгчгүй хэмээн болгоомжилж дууга хураав. Бас юугаас ичгэв? Наад толгойд чинь ямар санаа эргэлдэж байгааг намайг таамаглааг вэ гэж бодно чи. Би яасан бэ? Охоо. Түрүү чи удаа тэнд ухаан санаагаа гээжгээгүй юм шиг царайлах гаяв. Тэр охины юунд нь болов? Залуу хархууг яан хөндөй рүү ахиж авчрах хэрэггүй юм байна хэмээн өвгөн бодлоо. Гэвч энд хизээл бол хизээ мөнгө сайн олж болдог том тосхон оршдог билээ. Мөнөөх тосхонд сохрууд заримдаа бүр хагас сараар саатхан ч бий. Түүний ийм бодолд дарагдан байх зуур залуу хархуу юу ч юм бэ бовтнох бөгөөд сэтгэл нь нисэн дэгдэж час хийсэн хоолойтой тэр нэгэн охиныг дурсах аваа. Намайг сонсвол чамд л хэрэгтэй шүү. Наадах чинь бүдэхгүй хэрэг хэмээн сохор өвгөн эцэст нь дуугарав. Ямар хэрэг тэр блэ? Амаатад чийл болоод ойлгохгүй байв гэж. Би таныг ямар нэгэн зүйлийг бүтэлтэй хэрэг гэж хэлж байхыг хэзээ ч сонсоогүй. Гэт залуу аяархан инээд алдлаа. Өвгөн үүнийг анзаарсангүй. Жаргах нарны цус мэт туяанд улааран харагдах тэнгэрийн зүг цагаанууд нь гөлөрчээ. Улирч байгаа өдрийн сүүлэн хідэн гэгээн дор суугаа хоёр хүний нуруу хад чулуу мэт тийм хүрэн боронготой байв. Нэг нь яс арьс болсон эгээл уулын бэлийн чулуунуудыг санагдуулна. Нөгөө нь залуу уулсын атраа сууж амжаагүй. Өвгөн 70 настай, залуу нь 17 тойч. Өвгөнийг 14-тэй байхад эцэг нь тийм нэртэй үлгэрчд шав оруулжээ. Үлгэрч өвгөн тэр үед хэдийн 60 гарчихсан байлаа. Энэхүү бөглөө хоосон хязгаарт бүгд л түүнийг мэддэг байв. Жээл бүр тэр нуруундаа шанз өрн нааш ирж урж зарах мөнгөтэй хүмүүс зариулан оройжонгоо чавхтас татан дуулж уулын ганцаардмал тосгодод баяр баясгалан түгээдэг бүлгээ. Түүний ус улам бууралцаар нуруу нь улмал бөхтийсээр буйг оршин суугчид анзаархаж түүний үлгэр ийм үгсээр эхэлнэ. Ангүй газар тэнгэрийг заагалсан цагаас 3 эзэн хаан 5 өдөрдөгчийн үеэс өнөөгийн бидний өдрийг хүртэл эгэл жирийн ард олонд хор хөнөөл учруулалгүйгээр эзэн хаад тэнгэрийн доор инх амгалан тогтоосон түүхтэй. Харин би бол ердөөл шанз татаж дуу дуулдаг төдий. Би 3700 дуу мэднэ. Харин аль нь та бүхэнд таашаагдахыг мэдэхгүй. Тэгэгтэн цугласан хүмүүс шууган маргалдаж эхлэх бөгөөд өвгөд болохоор дун юун өөрийгөө хэрхэн боол болгон худалдаж дэрмөнгөөрөө эцгээ оршуулсан тухай. Залуус болохоор ууярлан хэрхэн хорхоо шавжийн уул нурууг давсан тухай. Бүсгүйчүүд харин цэн синляны тухай сонсхийг хүснэ. Энэ мөчд өвгөн үлгэрч юу юунаас илүү дуртай билээ. Тэднийг маргалдаж байх зуур ядрал сэтгэл санааны ганцаардлаа орд тас мартаж баг багаар ус балган шүүгээ намдахыг хүлээх бөгөөд дараа нь чавхцаа чангалж өнөөдөр би та бүхэнд лоо чэн хунтайжийн тухай дуулж өгье хэмээх бүлгээ. Эсвэл цайны аяг хатжээ, тамхины ганс хоосорчээ, төмөн газрын цагаан хэрмийг нулимсандаа автуулсан гоо бүсгүй
Мэн цүнняны тухай дуулъя хэмээн эхэлнэ. Эргэн тойронд цөм дууга хурааж өлгөрч өвгөн өөх түүхийнхэн ертөнцид живэх ажгүй. Тэр тоо томшгүй олон судар ном цээжээр мэддэг байлаа. Бас шин түүх аялгау сонсож байхын тулд галзуурсан их үнээр худалдан авсан радио түүнд бий. Гэхдээ яг үннийг хэлэх юм бол тэрээр чухам юуны тухай дуулж буйн уулан цуудаг хүмүүст огт хамаагүйсэн. Нэн тэргүүнээ түүний гайхалтай хөгжмөдг нь нэг бол хөнгөн аажуухан, нэг бол нисэж яваа мэт хурдан. Этгээд хяналтай тоглолтууд нь тэднийг шагшуулдаг байв. Тэр бас эрэм хүмүүсийн дуу хоолой, салхи ба борооны чимээ, янз бүрийн амтэн шувууны дууг дуурайж чаддаг. Харин эдгээр мөчүүдэд түүний толгойд ямар дүр зураг тодрон гардаг байсныг бүү мэдээ. Учир нь тэр төрөлхийн сохор, эргэн тойрны ертөнц хэрхэн үзэгдгийг хизээч олж хараагүй хүн шүү дээ. Тэнгэрт нар сар алин буйн хамаагүй. Түүний хөлийн дэргэд хүмүүст ямагт цугларан сууж, ийм л маягаар мань сохрын амьдрал өнгөрчээ. Багшаасаа ялгаатай нь сохор харах хүү орчлон олж харжээ. Гэхдээ аливааг төдийлөн сайн ухаарч ойлгодог басан насандаа ердөөл 3 ой хүртлээр хараатай байж. Тэр үнэндээ үлгэр ярихч, шанс тоглохч сонирхолтой байсангүй. Эцэг нь түүнийг шав болгон өгөхдөө ятгах гэж хамаг хүчээ баржээ. Эцсийн эцэст залуу хөвгүүн ердөө радионоос болж л өвгөнтэй үлдсэн юм. Энэ зүйлд хэтэрхий их шохоорхож автсандаа болоод эцгийнхээ орхин явахыг сонссонгүй. Радио хүлээн авагч бол залуу хөвгүүний хэл хязгааргүй зөгнөлийг дуудагч, алсын орон нутаг, хачин сонин зүйлстэй холбогч сэлжим юм. 3 нас хүртлээр харсан бүхнийхээ тухай бүдэгхэн дурдталд үндэслэн тэр бүхий л хорвоо ертөнцийг өөрийн төсөөлөлд зурж дүрслэхийг оролддог байв. Жишээлбэл Тэнгисийг радиогоор түүнийг тэнгэр мэт хөх хэмээн ярьжээ. Толгойд ярих уудам орон зай ямар харагддгийг хөвгүүн санаж байсан тул Тэнгисийг төсөөлж чаджээ. Радиогоор бас асар хэмжээний ус гэж ярьсан. Тэр савтай ус харсан бөгөөд зэрэгцүүлэн тавьсан асар олон тооны савтай усыг төсөөлжээ. Гэхдээ түүний санаа бодлыг сайхан бүсгүй гэх мэтийн зүйл онцгойлон эзэгндэг байв. Радиогоор сайхан бүсгүй бол цомрилгоо дэлгэж буй цэцэгтэй адилхан гэж ярьжээ. Үүнд харин итгэсэнгүй. Учир нь түүний ээжийн цогцыг хийсэн авсыг авч явсан замын хажуухантай тэр цэцэг харсан юм. Залуу хар хүү бодохыг хүсэхгүй байлаач эм хүн улмал бодогдсоор л. Ялангуяа хамаг сэтгэлийн догтлуулж орхидог яан хөндийн час хийсэн дуутай тэр охин. Нэгэн удаа радиогоор бүсгүй нар митнүүд хэмээн дуулахтал тэр тохирох дүрийг олжээ. Өөр рүү нь шингэх нарны туяан дор айсвэ явсан ээжигээ сансан хэрэг. Ер нь хараатай хүмүүс ч өөрсдийн мэдэхгүй зүйлсийн тухайд яг л ийм мэддэг зүйл дээрээ үндэслэн төсөөлдөг шүү дээ. Гэхдээ л сохор харахуд яагаад ч төсөөлж чаддгүй зүйлс тааралцаар л байх аж. Тухайлбал тэрээр тохойрсон лойл гэж юу болохыг яагаад ч ухаарч чадахгүй байв. Тэр үдэш сохор харахуу багшийнхаа хамтаар яан хөндөд үлгэр ярьжээ. Тэгээд өөрөөс нь холгүйхэн мөнөөх час хийсэн дуугаар инээд алдахыг ахин сонсов. Тэр яг хамгийн чухал хэсэгт хурч явж л дээ. Лоочем буцаад байлдахаар одож зоригт сүүлээ мөн л дайны хэрэг эхлүүлв. Сүүлэгийн авраг том худаг ус мэт байсан бөгөөд лоочены ном нүүн одогч үүлийг санагдуулна. Энэ бол үнэт сувдын төлөө барьцалж авсан луунуудын тэмцэл. Ойд хаанчлахын төлөөх барсын тулаан байлаа. Тэд 7 өдөр 7 шөнө тулалдав. Өвгөн улам хурдан шанцдаж чавхцсан эгээлгинэт асгарсан бороо мэт жингэнэн. Уг бүрдээ тэр сэтгэлээ юулж харин түүний шавийн санаа бодол хаа нэгтэй. Холын хол байсан тул үлгэрийн сэдвийг андуурч бодилжээ. Сохрууд яан тосгоноос 2 мод газрын зайд орчих бяцхан сумд буудлав.
Сүмийн чулуун хан нурж эвдрэн зарим хэсэг нь бүр мөсөн балгас болсон бөгөөд гагцхүү гол асар нь л бурхтад тахил өргөдгийн хувьд бороо салхинаас хаацаалж чадахтайгаа үлджээ. Дотор нь агч 3 шавар бурхны бүхий л будаг ээлж балраад анхны шарвтар өнгөн цухисан байгаагаад эдгээр шүтэн буддын хийгээд бомбын шашны альных нь болохыг хинч ялгаж танихааргүй байж. Сүмийн гадна дотор бүхий л ханыг зэрлэг өвс оронго шаван ургасан байв. Ян хавцалд ирэх бүрдээс сохор өвгөн энд буудалдаг бөгөөд энэ оромжны төлөө мөнгө төлөх шаардлага гардаггүй болоод тэр. Замын ханин харин эл сүмд 2 дахь ирж байна. Үлгэрээ дуусаад тэдэд тийш зүглэв. Орой болжээ. Өвгөн гол гонхонд эд юмсаа тавих зуур залуу хархуу өнгөрсөн жилийн хажуугийн танхимын хан тушаа босгосон эл тулганд гал асаахаар оролдов. Бохирон суугаад чигцэн харганыг үлээн гал ноцоох нь амаргүй байв. Эцтэй утаа залхин байдгаараа хахад цацжээ. Чамд ерөн чаддаг юм гэж байна уу? Хэмээн гол танхимаас өвгөн хашгирав. Харган чигчжээ. Би энэ тухай яриаггүй байна. Өнөө ороо яаж тоглосныг чинь хэлж байна. Залуу хархуу уг дуугарч зүрхэлсэнгүй. Хэдэнтэй агаар сорж яваад толгын өмнө ахин сууж хацраа тэмбийлхэн гал үлээлээ. Хэрв чи дургүй байвал эцэг рүү чин захидал бичиж чамайг буцааж авахыг гуйхад оройтаагүй байх шүү. Ийм маягаар бол ер нь харьсан чинж дээр гэж өвгөн сэтгэл дундуур янзаар үргэлжлүүлв. Залуу хархуу хахаж цадсан ханиалгасаар галаас холдож гүйн гармагцаа хараал зүхэл тавьжээ. "Ой, чи юу гээд байна?" хэмээн багш нь асуулаа. "Галыг харааж байна." "Ингэж гал асаадаг хүн гэж хаана байсан юм? Тэгээд яаж саах юм? Яаж гин шүү." хэмээн өвгөн хэсэг зуур дуугүй болсноо. "Наад галаа тэр хүүхний нүүргээд төсөөлж" гэв. Залуу хархуу ахаад л хэлэх үггүй болж галын хажууд сөхрөн суугаад үлээх зураа. Лансвэрийн царай ямар болохыг би даанч мэдэхгүй хэмээн бодлоо. Час хийсэн дуутай охин ийм нэртэй аж. "Түүний царайг төсөөлөх болохоор чи хамаагүй илүү хичээж буйг би харж байна шүү" хэмээн өвгөн хэлв. Хархуу инээд алдаж инээсэндээ болоод мөн хахад цацлаа. "Юундаа инээгэв? Та эмэгтэй хүний нүүрлөө үлээж үзнэ үү?" Энэ удаа өвгөн дуугүй болж харин залуу хархуу инээдээ барьж чадлагүй газар өнхрөн унлаа. Тулсан чулуудын дотор гал дүрлзэн асав. Лансвэрийн тухай бодолд автсан залуу хархуу харган уртууд түүгээр гарлаа. Өнөөдөр үг солих аз таарчээ. Үлгэр дуусны дараа охин дөхөж ирээд "Хөөе, чи түрүүчүүдээ амласан зүйлээ санаж байна уу?" хэмээн аяархан асуужээ. Багш нь хажууд байсан тул хархуу юу ч хэлж зүрхэлсэнгүй. Дараахна нь Лансвэр дахин дөхөж ирээд "Хөөе, түрүүчийн удаад чансан өндгөр чамайг дайлсан минь дэмий хэрэг байжээ" хэмээн өмнөхөөсөө арай чанга хэлжээ. Багш нь өөр өвгөнтэй ярилцаад завгүй байсан үе таарсан тул хархуу бушуухан шиг "Чиш, санаж байна" хэмээн хариулж амжив. Лансвэр дуугаа намсхан "Чи надад радио сонсох нь хичгээд сонсгоогүй шүү дээ" гэхэд тэр "Чиш, би санаж байна" хэмээн ахин хариулав. Азар эргэн тойронд нь хүмүүс шуугилдж байсан тул хэнж тэдний яриаг анзаарсангүй. Хаягдсан сүмийн гол танхимд чимээ аниргүй. Удалгүй шанзны дуу гарсан нь өвгөн шин чавхтас татаж тааруулсан хэрэг аж. Ян хөндийдэх анхны үдшээ нэг чавхтас тасалчихсан тул тэр баярлаж суултай. Гэвч шанзны намуухан их шиг түүний сэтгэлд нэг л таагүй байв. Хажуугийн танхимаас энэ чимээг сонсонгоо ямар нэг тааламжгүй зүйлийг мэдрээд залуу хархуу "Багшаа, ус буцалчлаа" хэмээн хашгирчээ. Хариу үгүй. Харин шанзны их шиг улам хурдан бухимдууд уурсав. Тэгэхтэн залуу хархуу багштаа халуун ус аваачж өгөөд "Та өнөөрөө ахаад нэг чавхтас таслах гээ юу?" хэмээн инээмсэглэн асуулаа. Өвгөн үүнийг сонссонгүй. Түүний дотоод нүдний өмнөр өнгөрсөн цагийн зураг жирэлцэн урсгажээ.
Шанз догдлонгүй бачин дуу дуугарна. Задгай талын шуурга шөнийн хөндөд цутгах уулын үер эсвэл яаруу алхах хөлийн чимээ мэд. Харах уу жаахан айжглаа. Багш нь ийм байдалд ороогүй уджээ. Ингэтлээ дотгошоо автах үедээ толгой нь өвдөж зүрхэн савлан дараа нь хэдэн сарын турш өндийж чадхаа болдгийг. Багшаа, та хөлөө усанд булхаадах та? Шанзны их шиг зогссонгүй. Багшаа, та хөлөө булгачих гэхэд сохор хархүүгийн хоолой чичирлээ. Шанзны их шиг урдын адил шөнийн нам гүмийг цохолдуухнаар урна. Багшаа. Шанз яргисхийн зогсож өвгөн санаа алдлаа. Залууч тайтгарав. Энэ удаа гайгүй өнгөр бололтой. Өвгөнийг хөлөө болгох зуур шав дэрэгдэн дуулууртай суув. Явж унд та. Өнөөдөрч амаргүй өдөр байлаа шүү. Хэмээн багш нь хэлжээ. Та яах юм? Чи хэвдээ. Би хөлөө угаах ёстой. Нас явахын хэрээр өвчин олон болох юм. Хэмээн өвгөн зориуд тайван янз гарган өгөөлөв. Би таныг хүлээж угаад цог хэвтий дээ. Ууланд нам гүм ноёлно. Сэвшээ салхинд өртсөн өвс навцсал ханын дэргэд сэржигнэн. Нэлээд хол муур дуурах сонстов. Яаны хавцалд ноход худсан, нохтын дунд сэрсэн ялах хүүхэд уйлах дуулдана. Сар гарахад нурж яаж исэн цонхоор туяан сүм рүү нэвтэрч 2 сохор хийгээд 3 шавар бурхныг гэрэлтүүлв. Намайг хүлээгээд яах вэ? Орой болчихож. Надад санаа зовлтгүй. Би зүгээр. Ой, чи сонсож байна уу? Гэлээч залуу харах уу аль хэдийнэ зүүдлээд эхэлчихжээ. Эвтэйхэн хэвдүүлэхийн тулд өвгөн түүнийг түлхэхэд харах уу ямар нэг юм бувтнан өндийснөө эргээд нам ундчихлаа. Өвгөн хучлаг нөмөргөх зураа шавин сүүлийн үед илэрхий том болсныг анзаарав. Өвгөн шанзаа цээжиндээ аваад чангалан татсан чавхцыг элбэх зураа ахаад нэг чавхтас тасалжглаа. Тэгээд ахин нэгийг химэн өвлөн. Дараа нь цаасны шажигнах чимээг сонсохын тулд хөгжмөс ихсэрв. Зөвхөн энэ чимээл түүнийг уйтгаргуйнаас хаацайлж чадна. Бүх насных нь найдвар ийм л дуутай ажигуу. Тэр үед залуу сохорт тун сайхан зүүдлэгджээ. Дахиад нэгэнд дуугарчихсан хойн сэрээд өвгнөөс бас л зэмлэл хүртхэн химэн айв. Тэрээр уусхийн босоод чих тавьбаас азар багшин сэрээг байлаа. Залуу харах уу өөргөвчөө тэмтэрч олоод радио хүлээн авахчийг авч өлмий дээрээ гитэн сэм алгасаар сүмээс гарав. Яан хавцлын зүг жаахан явснаа бүх юм нэг л биш буйг гэнэт мэдрэв. Дахиад ахиж дуурсангүй. Хавцалд ямар ч чимээ энергүй нам гүм ажээ. Радиогоо асаах сайхан санаа төрсөн ч мөн л дуу аваа гарсангүй. Тэгтэл шөн дуусаагүйг ойлгосон бөгөөд хоногийн яг энэ үед нэгэн удаа радио асаах гэж оролцсноо санав. Радио гэдэг түүний хувьд цаг байлаа. Бүх нэвтрүүлэг тогтсон цагт явдаг тул хэдэн цаг болж байгааг мэдхийн тулд хүлээн авахчийг асаахад л хангалттай. Хар хүүг сүм рүү буцаж ирэхэд өвгөн "Чи хайч ав" гэлээ. "Шэхэр гарсан юм аа" гэж хар хүү хариулв. Өглөөнөөс эхлээд л багш нь шанзаа давтахыг албадлаа. Эцэст нь бүр үд хивээсэн хойно сүмээс мултарч яан хавцал руу явах боломж хар хүүд олджээ. Тосхон ажин түжин модтын сүдэрт тахианууд зөөрмөглөн хан дагуу тараан хөвтөд гахайнууд тагжран хурхирч нард жигнийх мэд шарна. Залуу хар хөө лансварын хашаан дээгүр өнгийн бүсгүйг аяархан дуудахаар завдав. Гэр дотроос маш чанга хурхирах дуун хүнгэнлээ. Хар хөө жаахан эргэлзнэ. Лансвар хэмээн дуудлаа. Мохой хуцаж байшин доторх хурхирах чимээ тасалдснаа. Хэн нэгэн бөглөө хоолоогоор "Хэмбэ" гэхэн сонсогдов. Хар хүү хариу хэлж зүрхэлсэнгүй. Харин ч бүр доошоо нугдаалаа. Гэр дотор хэн нэгэн уруулаа шилэмдэх чимээ гарч төдхнөө хурхирах дуун ахин түгөв. Залуу хар хүү санаа алдаад хашаан дээрээс бууж урамгүй янзаар буцаж алхлаа.
Гэвч төдөлгүй ард нь хаалга чихарч өөр рүү нь ойртох хөнгөн алхаа сонсогджээ. "Хэн байна таагаарай" хэмээх дуу час хийж хоёр бяцхан алга нүдийн дараа дулаа. Залуу бүсгүйн хувьд энэ нь хитрхи зоримог алхан бөгөөд Лансвер үнэндээ 15 ч хүрээгүй. Гатуухан хэлэхэд жаахан хөөгчүүд. "Лансвер радиого авчирсан уу?" Хар хүү бүсэндээ зүүсэн радиогоо заагаад "Шш, энд биш. Даалдхан газар олъё" хэмээн шивнэлээ. "Яах гэж? Хүмүүсийн анхаарал татаад юу хөв? Яагаад болохгүй гэж? Хэрв олон хүн радио сонсвол зайн амархан суучдгийг." Ингээд тэд уулын цаана байх булгийн зүг явлаа. Тэнд очисон хойно хар хүү Лансвераас "Чи тохойрсон лойл үзсэн үү?" хэмээн гэнэт асуув. "Юу гинэ?" "Тохойрсон лойл. Тэр нь юу байдгийг чи өөрөө мэдж байгаа юм уу?" "Мэдлгүй яах вэ? Ногоо мухлаг гэвэл уртлангуйг хэлж байгаа хэрэг. Мухлаг гэж юу байдгийг мэдэхгүй хэн байсан юм? Тэгвэл тохойрсон лойл?" Лансвер толгойс ихсрэв. Хэрв энэ агшинд залуу хар хүү түүний нүдийг харсансан бол охин өмнө нь баг зэрэг бохилзон буйг ойлгосон. Залуу хар хүү чадлынхаа хэрээр буйртай царайлж радиогоо асаав. Хөгжилтэй аялгау хөндөй дүүрэн цурайтлаа. Булгийн орчимд хүйтэн тул хэнч нааш зүглэж тэдэнд саад болохгүй ажээ. Энэ дууг алхам алхмаар гэдгийм химээгээд залуу хар хүү дагаж дуулав. Дараа нь гантай жилийн аадар химээх өөр зохиомж явсныг хар хүү мөн л мэддэг аж. Түүний дэргэд ийм бүдүүлэг харанхуй да Лансвер ичих шиг болов. Харин энэ бол лам хүн эхнэрээ бодном гэдэг дуу. Лансвер инээд алдав. Худлаа яриад л итгэхгүй байна уу? Итгэхгүй байна. Дураараа л бол радиогоор заримдаа маш сонирхолтой түүх ярьдгийм гэд залуу хар хүү булгийн ус руу гараад үрээд баг зэрэг бодол хийлснэ. "Чи үнсэлт гэж юу байдгийг мэдэх үү?" хэмээн нэмж асуулаа. "Чи юу яриад байна?" Энэ удаа хар хүү инээд алдав. Ямар нэгэн таагүй зүйл хэлжтэй гэдгийг Лансвер даруй ойлгоод нүүр нь улааж ахин юу ч асуусангүй. Хөгжим дуусахад эмэгтэй хүний дуу гарч "Одоо ариун цэврийн тухай хөтөлбөрөө эхлэе" гэлээ. "Энэ юу?" хэмээн Лансвер лавлав. "Ариун цэврийн тухай ярих гэж байна." "Тэр нь юу юм?" Чиний үсэнд бөөс бий юу? Болооч цаашаа бай." Сохор хархуу толгойноос нь гараа хурдхан аваад "Хэрв бий бол чамд ариун цэвэр байхгүй гэсэн үг" хэмээн бушуухан тайлбарлаа. "Надад бөөс байхгүй" гэж хэлэхдээ Лансвер толгойгоо захтнахыг мэдрэв. Энэ үед сохор өвгөн тэртээгээс "Ой, чи хайчих ва хоолойд. Явж үлгэр ярих цаг мөд болох нь" хэмээн хашгирахыг тэд сонсжээ. Өвгөн эргэн тойронд чих тавин довцог дээр зогсож байлаа. Ян хөндийг бүрэнхийн нөмөрч хонь майлалдан элжиг унгалдаж ноход хутсан айл бүрийн дээврээс утаа бүргэлнэ. Сумыг бүдэгхэн гэрэлтгүүлэх нарны өөдөс хөндийн дээрээс хараахан жаргаж алга болоогүй байлаа. Багшийнхаа дууг сонсоод хархуу бутсан бөгөөд одоо бохирон суугаад гал ноцоож байна. Өвгөн зэрэгцэн сууж удаа угаах зураа чимээгээр нь элс хайн. "Өнөөдрийн харга нь хуурай байна шүү" гэж хархуу хэлв. "Хоолоо жигнэх үү?" Үлгэр энэ мэт өдрийн дараа залуу хархуу эрч хүч дүүрэн байх бөгөөд сэтгэл доторхоо уудлан ярмаар авч багшийнх нь уур гараагүй байх вэ гэж эмээсэндээ хэлээ хазав. Тэд хоолоо чимээгүйхэн бэлдэх зуур нар жаргажээ. Залуу хархуу аяганд будаад үүргэж багштаа барьлаа. Эцэст нь өвгөн ам нээв. "Хүү минь, миний чамд хэлэх үгийг сайн сонс." Залуу эрийн аманд хоол дүүрэн байсан тул арайхийн ийн дуурав. "Сонсомооргүй байвал чинь би ярихгүй. Намайг сонсомооргүй байна гэж хэн хэлэв?" "Би их юм үзсэн хүн. Чамаас эхийг мэднэ. Надад ч бас ийм зүйл тохиолдож байсан." "Ийм юу гэж?" "Бас л булзааруулаад эхэлв үү" хэмээн өвгөн савхаа шидлээ.
Лансвэр бид хоёр зүгээр л радио сонссон штэ. Өөр яасан бэ? Яагаад ч хүү? Би бас түүнээс тохоорсон л ойл харсан уу гэж асуусан. Би энэ тухай асуугаагүй байна. Дараа нь яагаад бид хоёр гинтхэн бөөсний тухай ярилцаад эхэлснийг харин ёстой санахгүй байна. Хэмээн залуу харах уу одоо цоглог байдлаа алдан хэллээ. Өөр юу болсон? Өөр юу ч болоогүй үнэн шүү. Тэд үг дуугүй хоолоо идэв. Өвгөн энэ харах үг нэлээд хэдэн жилд иргэдээ авч яваа бөгөөд худлаа ярьж чаддгүйг нь мэднэ. Түүний үнэнч сайхан сэтгэлд эргэлздэггүй тул төдхнөө тайвширчээ. Болгоомжтой байхад хизээч илүүддэггүй юм. Тэр бүсгүйгээс холх яв. Лансвэр муухан бишээ. Би мэдэж байна. Гэхдээ л холхон бай. Олон жилийн өмнө багш минь надад ингэж хэлэхэд би ч бас итгэхгүй л юм. Таны багш уу? Тэр Лансвэрийн тухай ярьсан гэж үү? Юуны чин Лансвэр? Тэгэхэд та нар төрөөчгүй байсан. Өвгөн ахаад л баргар царайгаа үдшийн тэнгэр өдөргөж эгээл тэндээс ямар нэгэн зүйл олж үзсэн мэт цагаан нүдэ зогсолтгүй эргэлдүүлв. Харах уу багшийнхаа сэтгэлийг засах санаатай. Өнөөрөө таалав ахаад нэг чавтас таслах байхаа гэв. Тэр үдэш сохор дуучид яан хөндөд ахаад л үлгэр ярив. Өмнөх удаад бид лоочэн өгөж сүнсэн нөгөө ертөнцид одсноор үлгэрээ жаргаасан билээ. Одоо цаашаа юу болсон тухай ярих юм сонсохтун. Лоочэний сүнс өхөксдийн хаанчлалаас хуй салхи мэт нисэн гарсан бөгөөд чанаанч нэгэнт ард үлджээ. Өвгөн маш догдлонгүй шанцтан харах хүүч мөн адил. Тэрээр нүдийн тагалсан хоёр бяцхан алга хэрхэн өөрт нь хүрлцнийг дурсаж байлаа. Өвгөнд бол дурсах зүйл бүрч их. Шөнө нь багшийн нойр хулжиж өнгөрүүлсэн бүхэн сэтгэлийг өмүүлж толгойд нэргэлджээ. Ажилч муу байна да. Өвдөхнүүдэ хэмээн тэр бодлоо. Толгой нэргэж цээжин давчтан хамаг биеийг хөшгөж өвгөн өндөөж суугаад өвдөж болохгүй шүү. Хэрв өвдчих юм бол энэ жилдээ багтаад үлдсэн чавцснуудаа тасалж чадахгүй хүрнэ гэж өөртөө тушаав. Тэр шанзаа тэмтэрлээ. Отоохон хөгжмөө аваад тоглох юм бол сэтгэл тайтгарч өнгөрсөн цагийн дүр зураг сарнин арилах юм шиг санагдана. Гэвч хажууд нь залуу харах уу бүх сайхан нойрсож байлаа. Сүүлчийн хэдхэн л жавтас үлдлээ дээ. Хэднийг тасархаар эмийг ууж болно. Тэгээд энэ ертөнцийг тоо томшгүй олон удаа хижин давсан уулсыг өчнөөн олон нааш цааш явсан түн бомон замыг ээлжил дулааныг биедээ шингээсэн нарыг хөх тэнгэр сар бас оддыг харах болно. Өөр юу байгаа бол хэмээн сохор өвгөн бодоход зүрхэн догтлон өвдөж сэтгэлийн гэнтгэн л гүнзгий дарамттай хоосон нөмрөөд явчихв. Зөвхөн үүний төлөө тэр хараатай болохыг хүссэн гэж юу? Хэрвээ бүх зүйл ийм энгийн байдагсан бол харанхуйн дунд тэр ямар нэгэн хавьгүй гүнзгий зүйлийн тухай мөрөөдлөө. Өвгөн чимээ анерлаж ууланд шөнийн салхи хэсвчилж явааг сонсов. Хаа нэгтээ уйл гунигтай хашгирна. Үлгэрч өвгөн эргээд бодол давтлаа. Одоо түнд ахаад хэдийхэр амьдрах хугацаа үлдсэн нь ёрж чухал биш. Гагцхүү алдагдаж гээгдсэн бүхэн үүрд эргэж ирэхгүй болсныг л гэнэтсэх ярьжээ. Эцсийн дүнд энэ л ертөнцийг харахын төлөө 70 жил зовж тарчлах хэрэг байсан юм гэж үү? Хэмээн тэр өөрөөсөө асуугаад зүүдэндээ нэмсэглэнгээ энэ бол мухлаг Лансвэр хэмээн өглөх залуу харах хүүгийн толгойг иллээ. Эхний дахиан дуу гарахад өвгөн нар мандмагцал яан хөндийгөөс шаваа дагуулад явчихыг хэмээн шийджээ. Тэгэхгүй бол залуу харах уу тэсэхгүй. Тэр өрөөж гисэн ямар төмрөөр хийгдсэн биш дээ. Лансвэр сайхан бүсгүй байх л да. Гэхдээ энэ түүх юугаар дуусахыг өвгөн өөр хинээс ч илүү тодорхой харж байлаа. Дахиад хоёр дахь донгодоход өвгөн юм хумаа эмхлүүлж базаав. Гэлээч өглөө нь хархуугийн гэдэс өвдөж халуурчээ.
Багш нь явхаа хойшлуулахаас өөр ямар ч арга олдсонгүй. Дараагийн хэдэн өдөр сохор өвгөн галаа ноцоож, будаагаа угааж, харган түүж, шавьдаа уулгах эм там буцалгав. Харин багшийн эзгүй үед Лансвер радио сонсохоор игээл муур шиг гидсээр сүмүр ирдэг тул залуу хархуу юу юунаас ч илүү жаргалтай байжээ. Радио хүлээн авагчийн товчлуурыг өөрөө эргүүлж асаахын тулд охин түүнд чансан өндөг авч иржээ. Хааш нэргүүлэх вэ? Зүүн тийш нь. Асахгүй л байна штэ. Тэнгээ зүүн тийшээ гэж байх чинь чи зүүн тал гэж алийг хэлдгийг мэддгүй юм уу? Чадхийн дуугарах дуулдаж радио аслаа. Гэлээж чухам юу сонсгон тэдэнд огт хамаагүй байв. Энэ хэдэн өдөрт өвгөн ахаад 3 чавхтас тасалжээ. Үдшээр тэр шанзаа дарж өнөөдөр би та бүхэнд Лочэний сүнсийг олж төрсөн Зэн улсын хаан Ли Шиминий тухай ярьж өгье. Эрхэмлэн хүндэлж явдаг төшмлөө ам үрэгцнийг сонсоод тэр уйгаа шууд автан уйлан хайлв. Хүний үхэлд халгалсандаа хаан уйлсан биш. Гүрэн улсынх нь түшиг тулгууруулсан жанжин сайд өгөө болсонд гониглсан хэрэгэ. Энэ үед харин уулын сүм тунч хөгжилтэй байв. Байдгаар нь чангалсан хүлээн авагчаас хүүхэд уйлах, томчууд хашгирах, их буун өргөлөх, бүрээ хангинах дуун түгэн. Сүмрүү шагайсан сарны туяан дор харах хүү өндөг эдэн хэвтэж Лансвер хажууд нь суугаж. Багш чинь хаанаас радио авсан юм бэ? Уулын цаана амьдардаг хүнээс. Чи уулын цаана очиж үзсэн үү? Үгүй. Гэхдээ эрт орой нэгэн цагт би гатлаг онгоцоор тийшээ очино. Гатлаг онгоц гинэ. Мэддгүй юм уу? Тэнэг. Хөөе, би мэдэн шүү. Түүнээс утаа гардаг. Хэсэгхэн зуур дуугүй сууснаа Лансвер тогтолж чичирхийлсэн хоолойгоор би ч гэсэн уулын цаад руу явах байхаа хэмээн нэмж өгөөлөв. Тийм үү? Тэгвэл чи тохиорсон лойл гэж юу болохыг мэдээд аваарай. Уулын цаана айл болгон радиотой юу? Юм мэдв. Чи миний хэлснийг сонсов уу? Тохиорсон лойл. Тэр уулын цаана л байдаг байж таарна. Би тэндээс өөртөө нэг радио гуйж олноо хэмээн Лансвер аяархан хэлв. Гүйөрдөө ганцхныг үү? Яагаад хоёрыг гуйхгүй гэж? Чийч их юм бодож байна да. Ийм радио хичнээн мянган үнэтэй байдгийг чи мэдхүү? Өөрийгөө зараад чи худалдаж авч хүрэхгүй л болов хэмээгээд залуу хархуу байдгаараа инээлээ. Лансвер гомдож хорссондоо хархуугийн чихийг чимхэж чадлаараа мушгив. Байлжууд сохроо. Тэд ноцолдлоо. Залуу эрч хүчтэй биес хэрхэн түлхэлцэж, орооцолдож, мөнхрөлтхийг 3 шавар бурхан хөндлөнгөөс ажиглана. Зодоон мөдхнөө зугаатай хөгжилдөөн болж хувирв. Тэдний зүрх галзуурн цавхчиж, хэн хинэн нэгч үг дуугарлгүй, хэн хинээсээ холдож хөндийрэхгүй хичээн амьсгаатан хэвтлээ. Лансвер яг нүүрлүүн амьсгалж буйг сохор хархуу мэдрэв. Тэгээд өвгний үгийг санамгцаа охины нүүрлөө үлээжээ. Охин болцож зайлс хийсэнгүй. Хөөе. Чи үнсэлтгэж мэдэх үү? Хэмээн хархуу аяархан асуув. Юу юм бэ? Хэмээн Лансвер шивнэн асуув. Хархуу чихэнд нь тэр тухай хэлсэнд охин юу ч дуугарсангүй. Дараа нь тэд үнсэлцэж үзсэн бөгөөд хэн хэнд нь сайхан санагджээ. Яг тэр үдэш овгон сүүлчийн 2 чавхцаа тасалжээ. Тэр 2 чавхтас нэгэн зэрэг тасарсан байна. Ийм зүйл болно гэж тэр төсөөлсөн ч үгүй. Догдолсон овгон бяцхан сүм рүү яаран буцав. Юу болсон бэ багшаа? Химэн ааж төгшсөн хархуу асуулаа. Овгон амьсгаатан суух бөгөөд нэг ч үг хэлж чадахгүй байв. Багш нь Лансвер тэр хоёрын тухай мэдчихсэн болов уу хэмээн хархуу боджээ. Харин овгон амьдралынх нь бүхий л зовлон гачаал ердөөл хорвоог ганц удаа харахын төлөө зарцуулагдсныг сая сэхэрчээ. Залуу минь, би маргааш эмэндээ явлаа. Ахаад нэг чавтас тасалчихаа юу? Хоёр чавтас тасарчихлаа. Овгон шанзнаасаа чавцыг мулталж бусад 998-тай нийлбэлэн боов. Тэгээд маргааш явах юм уу?
Нар гармагцал шууд замдаа гарна. Ийм мэдээ сонсоод харахуугийн нуруугаар хүүт даалаа. Харин өвгөн шанзныхаа могоон арьсан бүрээсийг хуулж гарчээ. Гэхдээ би сайн идэгрээг байгаа шүү дээ хэмээн сохор харахуу аяархан бовтнов. Би энэ тухайж бас бодсон. Чи эндээ үлд. Би 10 хоногийн дараа эргэж ирнэ. Харин чи ганцаараа байж чадах уу? Гэхэд баярлаж хөөрсөн залуу харахуу чадлагүй яах вэ хэмээн бошуухан хариуллаа. Өвгөн лансварыг айлэрт мартчихсан байв. Хоол унд харган цөм бие. Бие сайжрахаар үлгэрээд автаарай. За юу? За. Ихтэй залуу өөрийгөө багшийнхаа өмнө буруутай юм шиг мэдэрчээ. Могоон арсыг хуулж авмагцаа тэнд нямбайлан хавчуулсан цаасыг өвгөн сугаллаа. Түүнийг дөнгөж 20 настай байхад энэ бичгийг шанзанд нь бэхэлснийг санахдаа бүх биеэрээ дайгжин чичрэв. Залуу харахуу жорыг бариад тэмтэрч үзлээ. Хэсэгхэн суусны дараа багш нь амьдрал миний багшид шудраг бус хандсан юм да гэв. Тэр хичнээн чавц тасалсан юм бэ? 1000 хүрээ үздээ. Гэхдээ зөвхөн 800-г нь санаж байсан юм. Үүрч хаяараагүй байхад өвгөн замдаа гарав. 10 хоногоос хэтрэхгүй буцаж ирнэ гэж амласан тул түүнийг тэгтлээ удна гэж хэнж таамагласангүй. Өвгөнийг яанд буцаж ирэхэд хэдийнэ өвөл болсон байлаа. Өдхөн цас хонгорлож уулсын цагаан орой тэнгэртээ сүлэлдэнэ. Эргэн тойрон бүх зүйл амгүй өхмөл нам гүмдж ивжээ. Энэ дундаас өвгөний харалсан бүрхийг ялахгүй байхын аргагүй. Тэр уулаар матсаар сумын үүдэнд хурч ирэв. Харин хатсан навч шужигнах чимээ гарч нэхэн үнэг шулдхийн зугтхан л түүнд сонсогджээ. Залуу харахуу яваад нилээд хэд хонжуугааг тосгоныхын түүнд хэлв. Намайг хүлээж угаарай гэж би захисан юмсан. Тэр хаажгаа хэлээгүй эз? Ямар нэгэн үг захиж дамжуулаагүй юу? Өөрийг нь ирж хайгаад хэрэггүй л гэж танд хэлүүлсэн. Ингэхэд тэр хизээ явсан юм бэ? Тосгоныхан удтал бодож маргалцсны эцэст лансварыг уулын цаан суудаг хүнд богтлон өгсөн тэр өдөр л тосгоныг орхисон юм байна гэж санал нэгдэцгээв. Өвгөн бүгдийг ойлгожээ. Энэ хүүтэнд та хайчих юм бэ? Яан хөндөд үлдээд бидэнд үлгэр ярьж өгч өвлийг өнгөрөөсөн дээр хэмээн хүмүүс ятгсан ч өвгөн ердөө шанзаа харуулжээ. Цар нь хов хоосон нэгч чавхтас үгүй байлаа. Өвгөн ороо ч өөрчлөгдөж царай нь хатангаршин хоолойн сөөж арай ядан амьсгалах аж. Би шаваа олох ёстой хэмээн тэр хэлжээ. Асрамжлуулагчаа бодоогүй бол өвгөн яан руу ирэхгүй байх байсан. 50 жил хадгалсан өнөөгч орн ердөөл хоосон цаас байж. Сохор өвгөн үүнд итгэлгүй бичиг номтой чин шударгуу хэд хэдэн хүнд хандсан ч цаад уулын цөм эмийн жор байтугай ганц хандсч бичээгүй ердөө цулгуу цагаан цаас байна гэцгээжээ. Балмагтсан өвгөн эмийн сангийн шатан дээр хэсэг суув. Хэсгэн сов гэж өөрөө л бодсноос биш үнэн хэрэгтээ тэр хэдэн өдөр шөнө суусан аж. Ясмит цагаанууд нь тэнгэр өд гөлийж төдөлгүй нүүрэнч мөн ховхай цайжээ. Өвгөнийг солиорчгож хэмээн бодсон зарим хүн тайвшруулж аргадах гэхэд тэрээр хариуд нь гашуунаар инэв хийлж би даал гарчихсан хүн солиорч зөнгөлөхөд гайхах зүйл юу байна хэмээн. Тэр бүр гарааж хөдлөхийг хүссэнгүй. Дүүнд амьд явах, урагш шалхах, дуулах шалтгаан болж байсан зүйл нь ийхүү гинэт оргүй болов. Муу татсан чавхцанд сайхан аялгау ордгсон билүү? Өвгөний зүрхний чавхтас цөм тасарч сэтгэл нь хоосноор дүүрчээ. Тэрээр аялгау тоглохын тулд тэмүүлэл зориг гэсэн 2 тулах цэг хэрэгтэй. Гэвч зориг нь хоосорчээ. Өвгөн бяцхан буурчин газарт бие цогцоо хөрч гүйцхийг хүлээх мэт хэсэгхэн амьдрав. Ингээд бүх мөнгөө дуусахын цагт шавийнхаа тухай буцан эрхийн хүлээж суугаа шавтайгаа өгөхөөс өмнө амжиж уулзах ёстойгоо санджээ. Эцэс хязгааргүй цасан цөлийн дундуур бяцхан хар цэг тэнгэр газрын завсраар үл мэдгхэн урагшлна. Дөхөн очвоос
өвгөн гүүрмит бүгтийн явааг олж харах байлаа. Шавья хайж яваа тэрээр залуу хархуу одоо сэтгэл санааны ямар байдалд буйг сайн ойлгох аж. Алхах зураа тэрээр өөрийн өнгөрснийг дурсав. Яруухан туулж гарсан тэрл уул нурууд дунд, туулж өнгөрүүлсэн замууд дунд, шанзны аялгуун дотор бүр ой гонигийнхэн дунд ч гэлээ хичнээн их баяр баясгалан агуулж байсныг тэр одоо л ухаарав. Зөвхөн нэг л зүйл сэтгэлийнхэн чавхцыг хөндлөн зоригжуулж асан ч тэр нь өрдөөл бодож олсон хуурмаг санаа байжээ. Багшийнхаа нас барсан өдрийг эргэн дурслаа. Тэгэхэд бараг хүүхдээрээ явсан тэрээр амьсгал хураажгүй багштаа дотроо эмийн жорнуусан шанзын дөхүүлж ахаад жаахан тесэлдэ. Тэгвэл та нүдээ нээгээд хорвоог харах болно гэсэнсэн. Тэгэхэд багш нь удтал дуугүй сууснаа. Хүний амьдрал яг энэ шанзтай адилхан чавхтас чанга татаатай үед л сайн тоглож болно хэмээж билээ. Энэ үгийн хүч чадлыг шавь нь одоо л ойлголоо. Түүнд зориг байсан болохоор амьдрал нь оргилж өдөр бүхэн эрч хүчээр цалгиж байжээ. Сохор хархууг уулын мухарт цасан дунд өглөө хүлээн хөдөлгөөнгүй хэвдэж байхад нь өвгөн олов. Залуу хархуугийн ой гонигийг нь тэсвэршвэйг багш нь мэдэрчээ. Тэрээр ямар ч хүч чадалгүй болсон шавьяага агуу руу чирч оруулаад харган уртууд түн гал ноцоолоо. Нилээд хугацааны дараа залуу хархуу уйлж гарав. Хичнээн гашуунаар ихэр татаж байсан ч гэлээ юутайч түнд амьдын шинж тэмдэг үзүүлэх хүч үлдсэнийг мэдээд овгон тайтгарлаа. Одоо түүнийг аварч болно. Нэгэн цагт залуу хархуу ой гунига орхино гэдгийг тэр мэдж байв. Хархуу хэдэн өдөр хэдэн шөнө уйлж овгон нэг ч үг дуугаралгүй хажууд нь суужээ. Ордуу тавих дуу гал хоёр молтгчин туулай, гургуул, янгар, үнэг харцахыг цочооно. Эцэст нь хархуу амны ээж яагаад бид сохор юм бэ гэлээ. Бид сохор учраас л тэр хэмээн өвгөн хариулв. Багшаа би нүдээ нээж харж үзмээр байна. Ганц удаач бай хамаагүй. Чи үнэхээр үүнийг хүсэж байна уу? Үнэхээр маш их хүсэж байна. Өвгөн түүдэг галыг хүчтэй шилээв. Цас зогсжээ. Саарал тэнгэрт гэрэлтэгч нар бяцхан толийг санагдуулна. Сохруудын дээгүүр харцах шувуу тайван эргэлдэнэ. Тэгвэл шанза тоглол, хамаг хүчээрээ тоглол гэж өвгөн хэллээ. Багшаа та эмээ болсон уу гэж харахуу гэнэт сэхээ орсмит асуулаа. Чавхцыг яг жинхнээс нь тоглож байх үедээ л таслах ёстой юм билээ шүү. Зөвхөн тэгсэн нөхцөлд л хэм үйлчилдэг юм байна. Та одоо харж байгаа юм уу? Багшаа, та харж чаддаг болчихоо юу? Залууэр ухсхийн босож багшийнхаа нүдийг тэмтэрхийн тулд гараа сунгасан ч өвгөн өрсөн гараас нь шүүрч авав. Санаж яв. 1200 чавхтас таслах хэрэгтэй. 1200? Алив, наашин шанзааг. Би царанданд эмийн жор нуучихъя. Ингэж хэлэхдээ л өвгөн бидний амьдрал бол шанцтай ажилхэн химээсэн багшийнхаа үгийн утгад хүрчээ. Ямар ч хүний амьдралд зохиомол хоосон ч байг хамаагүй зориг байх хэрэгтэй. Тэгэхгүй юм бол чавхтас татахын хэрэг юм. Багшаа, яагаад 1200 гэж? 1200 юм байна. Би бүгдийг тасалж амжсангүй. Залуу хархуу хичнээн шанцдаад төдий тооны чавхтас тасалж амжихгүй зэ хэмээн өвгөн бодлоо. Шавин насан туршдаа аз жаргалтай аялгуу тоглож мөнөөх хоосон цаасыг олж үзэхгүй хэмээн тэр найджээ. Энэ бүхэн боглуу зэлүүд газар шарилжин дундаас хэдийгч гургуул дэрхийн нисэж молтогчин туулай үнэг эсвэл өөр нэгэн амтан харайн дэгдэж болзошгүй уулсын ориглын хаанчлал дунд болсон юм. Дэнгэрт харин харцах бүрэгдүүд эргэлдэж байлаа. Юутаач цөмөөрөө эхлэл рүүгээ буцъя да. Саарал манан думсан ууланд хөгшин залуу хоёр сохор явж байв.
Бидний гандмал сэрсэн бүрх эгээл голын ширүүн урсгалд үегцэн мэт түргэн дэрвэлзэн хөдлөнө. Тэд хаанаас хаа хурч яваа чухам хэн болох нь ёр сонирн бишээ. Төгсөв. Орчуулсан гун аажвын аюур зан